Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн гэмт хэргийг ярих гад бэлтгэлээ. Солонгос улсын Кёнгсан намдуу мужийн Кэмэ хотод байдаг Тэдун Халмэ гүгсүүгийн хоолны газар тэр хавьдаа амт чанараараа алдартай, маш алдартай зоогийн газар. Зоогийн газрын талбай жижигхэн байсан ч гэсэн үдэн хүмүүс үргэлж урт дараалал үүсгэн зогсдог. Тухайн үед буюу 2009 онд шүл ганц хайгын ердөө 3,000 вон байсан бөгөөд энэ нь бол тухайн үедээ ч гэсэн маш хямд үндэ тооцогддог байсан. Гэсэн ч энэ жижигхэн газрын сарын орлого нь 100 сая воныг хоолд авдаг байсан. Энэ нь баримжаагаар тооцоод үзэхэд сард 30,000 гаруй аяга шүлийг зардаг байсан гэсэн тооцоол гардаг. Тэгэхээр маш их хэмжээгээр зарагддаг байсан гэсэн үг байгаа. Энэхүү хоолны газрын амжилттай явж байгаагийн ард тухайн үед 53 настай байсан Ким Чунжа гэдэг захирлын цэцшгүй хөдөлмөр зүтгэл нуугдаж байсан. Тэрээр хямдхан хятад хатаасан загас хэрэглэхийн оронд хамаагүй үнэтэй Солонгосын дотоодынхоо чанартай загсаар маш амттай шүлийг гаргадаг байсан. Чунжа захирал өдөр бүр үүрийн 5 цагт босоод шууд хоолны газар руугаа явж чин сэтгэлээсээ хоолныхоо шүлийг гарган орцоо бэлддэг байсан. Түүнчлэн хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Солонгосын алдартай хоолны нэвтрүүлгээр орсны дараа нэр хүнд нь улам өсөж улс орны өнцөг булан бүрээс түүний хоолыг амтлах гэсэн үйлчлүүлэгчид цовдөг болж эхэлдэг. Ингэж цуцалтгүй шоргоолч шиг хөдөлмөрлөж мөнгө хураасны ачаар 2009 оны 6 дугаар сард дэлгүүрээ томсгож бүхэл бүтэн 3 давхар барилга руу нүүхээр төлөвлөөд байсан. Мэдээж барилгын ажил эхэлбэл нэмэлт зардал их гарна гэдгийг мэдэж байсан болохоор Чунжа захирал өдөр хоногийг илүү завгүй шаргуу ажиллан өнгөрөөж байсан. 2009 оны 5 дугаар сарын 19-ний өглөөний 8 цагт Тэдун Халмэ гүгсүүдээр ажилдаг нэгэн ажилтан дэлгүүрийнхээ үүдэнд ажилдаа явах гад иртэл хаалга бүрэн нээлттэй байсан ч дотор нь ямар ч хүний чимээ анир байгаагүй. Галтгооны гэрэл хасаалттай байсан болохоор захирал маань ирчихсэн байгаа юм бах та гэж бодоод дотог шортол хинч байгаагүй. Тэнд бүр маш эвгүй хоосон орчин түүнийг угтдаг. Учир нь Чунжа захирал үүрийн цагаас эхлэн шүлөө буцалгаж байх ёстой атал тэр өдөр шүлний том тоогонд хүртэл хов хоосон байсан. Хоолны газрынхаа гаднах зогсоолыг нь ажиглалтал захирлынх нь ундаг машин зогсоол дээрээ байж байдаг. Тиймээс ажилтан захирлаа хаа нэг тийшээ яаралтай ажил гараад явчихсан юм байх та гэж бодоод хэсэг хүлээсэн боловч хичнээн бодоод үтсэн ч гэсэн маш сонин санагдсан. Энэ хоолны газрыг захирал маань өөрийн аимшигээ хайрладаг хүн ингэж хаа намаагүй хоосон хаяад явах хүн биштэй гэж бодоод эцэст нь ажилтан захирлынхаа охин руу залгаж удалгүй гэр бүлийнхэн нь цагдаад албан ёсоор мэдэгдснээр сарын 100 сая воны орлоготой алдартай хоолны газрын эзэн эмэгтэй сургаггүй алга болсон хэрэг нийгэмд ил олдог. Чунжа захирал ажилдаа ирж очихдоо үргэлж хар өнгийн үүргэвч үүрдэг. Тэрхүү үүргэвчин дотор нь бэлэн мөнгнөөс гадна даатгалын бичиг баримт, үрийн бичиг, банкны дэвтэргээд түүний санхүүтэй холбоотой бүх чухал баримтууд нь байдаг байсан. Бараг л хөдөлгөөнд сейф аваад явдаг байсан гэж хэлж болно. Хэргийн газарт ирсэн цагдаа нар хамгийн түрүүнд зогсоолын CCTV буюу хамгаалалтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хэрэг гарахаас өмнөх шөнө буюу 5 дугаар сарын 18-ны шөнийн 10 цаг 18 минутанд Чунжа захирал хар үргэвчээ үүрээд ажилласаа тарж явна тодорхой бичигдсэн байдаг. Гэтэл маргааш өглөөн нь машин нь зогсоолдоо зогсож байгаагаар харагдсан. Харин Чунжа захирал өөрөө байгаагүй гэсэн үг. Мэдээж түүний өнөөх мөнгөтэй өргөвчж байгаагүй. Машин дотор болон хоолны газрыг нэгд нэгэнгүй нэгжсэн ч цүнх болон захирал хоёрын аль нь ч олдоогүй тул цагдаа нар үүнийг мөнгөний зорилготой гэмт хэрэг байж болцсохгүй хэмээн урьдчилан таамагладаг. Цагдаа нар гэрчүүдийн мэдүүлэг болон камерын дүрс бичлэгт тулгуурлан түүний хамгийн сүүлчийн мөрүүдийг нь мөшгөж эхлэхэд алга болдог өдрийн буюу 18-ны оройн 9 цаг 30 минутын үед тус ресторанд өмнө нь ажиллаж байсан ажилтан A гэх эмэгтэй хоолны газрын үйл ажиллагааны талаар зөвлөгөө авахар зочилсон байдаг. Тухайн үед дэлгүүрт ганцхан үйлчлүүлэгч байсан бөгөөд шүл болоод кебабны захиалга нэмж орж ирсэн болохоор A эмэгтэй захиралд туслан хамт хоолыг нь хийлцсэн байгаа. Үүний дараа хоолны газрын нэг буланд хоёулаа суугаад хуучилж байтал оройн 10 цагийн үед Чунжа захирлын утсан дуурдаг. Чунжа захирал утсаар маш богино яриа өрнүүлснийхээ дараа хөргөгчнөөс
тарвас гаргаж ирдэг. Энэ үед бол үнийг нь харсан ажилтан та одоо оройтчихлоо харих хэрэгтэй юм шүү гэд тарвсыг нь хэрчиж өгөөд савнд хийгээд чунжаа захиралд өгөөд оройны 10 цаг 18 минутанд хамгийн сүүлийн зочин нь гарч тэр хоёрч хоолны газрынхаа гэрлийг унтраагаад хамтдаа гарцгаасан байгаа. Гэтэл чунжаа захирлыг ажилласаа тарснаас хойш яг 3 цагийн дараа буюу үүрийн 1 цаг 47 минутанд түүний унаж явсан машин гэрлээ бүрэн унтраачихсан маш с жигтэйгээр хоолны газрын зогсоол руу аажуухан орж ирж байгаа нь харагддаг. Удалгүй машины жолоочийн судлаас нэг хүн бууж ирсэн бөгөөд тэр нь чунжаа захирал биш харин үл таних нэг эрэгтэй хүн байгаа нь харагддаг. Тэр залуу ойролцоогоор 170 см орчим өндөртэй, махлаг биетэй, алгаагаа дарж өмсөөд гартаа бээлийн өмссөн байгаа нь харагдсан. Хинч харсан гинт хэрэгтэн гимээр с жигтэй төрх харагдчихсан. Машинаас буусан өнөөх залуу хаалгыг түлхүүрээр нээж ороод доторх гэрлийг нь асаачгаад буцаж гарч ирээд шууд л харанхуй руу алга болж байгаа нь харагддаг. Бичлэгийг харсан чунжаа захирлын хүү хэдийгээр дүрс бичлэг нь бүрэлдсэн чанар муутай харагдаж байсан ч гэсэн тэр залуугийн биеийн галбар алхаа гიშгээг нь харамгацаа шууд л энэ хүн чинь том ачааны машин ундаг Кан байштэй гэд шууд таньдаг. Тэр хүн бол 53 настай Кан гэдэг хүн байсан. Тэрээр өнгөрсөн жилийн эхнээс эхлэн энэ хоолны газарт бараг өдөр болгон ирдэг байсан байнгын үйлчлүүлэгч нь Ким чунжаа захирлыг алга болсон гэдгийг мэдээд гэр бүлийнх нь ухаанаа алдах гээд сандарч байсан тэр өдрийн үдээс хойш 2 цагийн үед хоолны газар дээр гинт хурж ирснийг хүүнд сандар. Тэрээр өөрийгөө энэ дэлгүүрийн хуучин зочин чунжаа захирлын эртний найз гэж танилцуулаад чунжаа надаас мөнгө авахаар Кмэ хот руу явсан ирээгүй байгаа мүү гэж гэр бүлийнхэнд нь цохиулгадаг. Тэгээ энэ талаар нүргэлжлүүлээд хүүн асуусан чинь өөр зүйл хариулахгүйгээр яруу санд руу хоолны газраас нь гараад явсан гэдгийг хүүн олгын сандаг. Үнэн дээр Кам бол зүгээр л нэг том машины жолооч байгаагүй. Тэр бол замаа алдсан мэрэгжлийн луйрчин хүн. Тэрээр голдуу хуваараа бизнес эрхлэгч мөнгөтэй хүмүүсийг бай болгон хууран мэхэлж мөнгийг нь салгадаг байсан бөгөөд хохирогчд нь мөнгөө буцааж авах гэж шаардах үед чамайг хүнд ч мэддэхгүйгээр газар доор булчхан шүү гэж амь насыг нь заналхилсан сүрдүүлгүүдийг хийдэг байсан гэдэг нь сүулт ил болдог. Ингэж энэ тэндээс луйрдаж авсан мөнгө нь бүгдээрээ мөрөөдө тоглоомны ширээ рүү урсаад алга болдог байсан баа. За ийм зантай Каны нүдэнд бол мэдээж сард 100 сая воны орлого олдог мөнгөтэй чунжаа захирал бол өртсөн нь ойлгомжтой. Анханасаа өөрийгөө чунжаа захиралтай ойролцоо насных гэдгээрээ далимдуулан түүнд маш найрсаг дотноор харьцаж байнга хоолны газарт нь ирж элдв зүйл хуучилж итгэлийг нь олсныхоо дараа маш сайн гой хөрөнгө оруулалт байна гэж хэлээд мөнгө зээлхийг хөрөнгө оруулахыг ятгах эхэлсэн байсан. Тэгээ энийг нь болохоор баталж байгаа нь чунжаа захирлын банкны гүйлгээг нь шалгаад үзэхэд 2009 оны 3 дугаар сарын 27-ноос эхлээд алга болдог 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн гүйлгээгээр Каны данс руу 50 сая воныг шилжүүлсэн баримт ол ил болсон. Хамгийн том асуудал нь чунжаа захирал алга болохдоо өнөө хар үргэвчээ аваад алга болсон болохоор тэдний хооронд хийгдсэн нарийн гүйлгээний хуулбар, үрийн бичиг баримтууд бүгд хамт алга болсон байсан. Тийм учраас тэр хоёрын дунд яг ямар мөнгөний харилцаа байсныг хуулийнхаа тодорхой баримт нотлоготой болгож чадаагүй. Хохирогчийн хүүгийн зүгээс хоолны газрын барилгын ажил удахгүй эхлэх гэж байсан болохоор ямар нэгэн хөрөнгө оруулалтын зорилгоор мөнгө өгсөн байх гэж таамагласан. Гэвч үүний хариуд Кам бол би өмнө нь түүнд 75 сая вон зээлчихсэн байсан. Тэр мөнгөнийхөө 50 саяг нь л буцааж авсан гэж хэлжсэн. Тэгээ энэ нь бол ямар ч баримт нотлохоогүй ч гэсэндээ бас энийг эсэргүүцэгч ямар ч баримт нотлохоо байгаагүй. Гэхдээ мэдээж бол бүх с жиг Кан руу чиглэж байсан цагдаа нар ч түүнийг хамгийн гол с жигтэн гэж үзээд дээрэс нь хэрэг гардаг шүн хамт байсан ажилтан ээийн мэдүүлгээр оройны 10 цагийн үед захирал уцаар ирсэн гэж хэлсэн байсан. Тэгээ тэр дуудлагын бүртгэлийг нь шүүж үзэхэд уцсаар залгсан хүн нь бол Кан байж таарсан. Энэхүү дуудлагаас хойш чунжаа захирал дахин хизээч гар утсаа ашиглаагүй, утас нь холбогдохоо болсон. Тэгээ энэ хүртэл бол мөрдлөг хийсэн цагдаа нар чунжаа захирлыг ажилласаа тараад Кантай уулзахаар явж агаад тэгээд алга болсон байна гэж юу нь бол дүгнсэн. Ингээд мөрдөн байцаалтын гол анхаарал Кангийн тэр шөнийн цаг хугацаа руу чиглэж исэн. Сэжигтэн Кан хэрэг гардаг өдрийн оройны 7 цагт өөрийнхөө том машиндаа төмөр хавтан ачиж ирээд ачааны машины тусгай зогсоолд тавьсан. Тэгээд оройны 9 цагт өөрийнхөө хувийн саарл өнгийн ласет суудлын машинаа унаад тэндээс 10 км-ийн зайтай Кмэ хотын Кандун дахь төрлөх гэрлүүгээ явсан байсан.
Тэрээр холоос хүүхдүүдээ гэртээ сайн ирсэн эсхийг зөвхөн нүдэрээ харцгаад буцаад машиндаа суугаад өнөөх ачааны машины зогсоол руугаа буцаж ирсэн байсан. Тэгээ маш харамсалтай нь бол тэрхүү ачааны машины зогсоол дээр ямар ч хамгаалтын камер байгаагүй, харин цагдаа нар ухаалаг ажиллаж тэр хавийн шатхуун түгээх станцын камерыг олж авч чадсан. Тэрхүү шатхуун түгээх станцын камерыг хураагаад үзтэл ачааны машины зогсоол руу орж гарсан бүх машинууд бол бичигдсэн байсан. Тэгтэл тэндээс нэг машин гарчиж байгаа нь харагдсан нь Чүнжа захирлын өөрийнх нь машин байсан. Яг таг хэлэх юм бол шөнийн 10 цаг 41 минутанд ачааны агуулгын зогсоол руу захирлын машин орж байгаа нь бичигдсэн байсан. Энэ нь болохоор хоолны газраас нь энэ зогсоол хүртэл машинаар явхад яг 23 минут зарцуулагддаг ийм газар байсан. Тэгэхээр тэрээр ажилласаа 10 цаг 18 минутанд гарсан гэхээр цаг хугацааны хувьд бол яг кантай уулзахаар энд ирсэн гэдэг нь бол батлагдчихсан. Ингээд бичлэгийг цааш нь үргэлжлүүлээд үзчихтэл нилээд хугацаа өнгөрч яг 3 цаг орчмын дараа буюу үүрийн 1 цаг 23 минутанд Чүнжа захирлын машин зогсоолоос гараад явж байгаа нь харагддаг. Тэгээ түүний явж байгаа зүг бол өөрийнх нь ажилуулдаг хоолны газрын зүг рүү гэдэг нь бол харагдсан. Тэгээд хоолны газрынхаа зогсоол түүний 1 цаг 45 минутанд ирж байгаа нь бол харагддаг. Үүнээс гадна цагдаа нар үүнийг батлах нэмэлт гэрчийг бас олдог. Үрийн 2 цагийн үед каныг суулгаж явсан нэгэн таксины жолооч бол олддог байгаа. Энийг мэдээж хэрэгтэн захирлын машиныг ресторан дээр тавьчихад буцаж явах үед таарсан байгаа. Тухайн үед зорчигч малгайгаа урагш нь лав өмссөн байсан тул царайг нь бол тод харж чадаагүй ч замдаа зүгээр ойр зуурын зүйл ярьж явж байхдаа өөрийгөө том машины жолооч хийдэг гэж хэлснийг таксины жолооч бол маш тод санаж исэн. Бүр очих газар нь өнөөх ачааны машины зогсоол байсан бөгөөд үрийн 2 цаг 20 минутын үед такси зогсоол руу орж байгаа нь шатхуун түгээх станцын камерт яг таг бичигдэж үлдсэн байсан. За ингээд ер нь бол гэмт хэрэгтэй хинбэ гэдэг нь бол уг нь 100% тодорхой болсон. Чүнжа захирал алга болсон тэр мөчөөс эхлээд түүний амьд байгааг илтгэх ямар ч банкны гүйлгээ, утасны тохиол зэрэг амьд байгааг илтгэх тийм зүйл илрээгүй. Харамсалтай нь тэр хэдийний амь насаа алдсан байх магадлал өндөр байсан гэсэн үг байна. Алгын цаг хугацааг бол таамаглаж үзвэл тэрээр шөнийн 10 цаг 41 минутанд ачааны машины зогсоолд ирээд кантаа уулзсан байх магадлалтай. Гэтэл каны утасны бүртгэлийг харахад шөнийн 10 цаг 55 минутанд ажлын хамтрагчтайгаа маш тайвнаар утсаар ярьсан байсан. Тиймээс цагдаа нар яг тэр дундах 14 минутын хоосон зайд аллах үйлдэгдсэн байж болцсохгүй гэж бол үзэжсэн. Харин хаана энэ хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай вэ гэж үзэхээр ачааны тээврийн салбарын онцлогоос шалтгаалж тэр зогсоол дээр үүрээрч машинууд байнга нааш цааш холхиж байдаг байсан. Тиймээс кан хүмүүсийн нүднээс далд гадны орчноос тусгаарлагдан Чүнжа захирлыг ямар ч сэжиг ахуулахгүйгээр оруулж чадах ганцхан газар нь түүний өөрийнх нь машин доторх жолоочийн амралтын бүхэй гэсэн. Цагдаа нар шууд шүүхийн зөвшөөрөл авч кангийн том машины доторх талыг нэг бүрчлэн нэгжиж үздэг. Гэхэд дотроос нь нийт 10 орчим цусны толб олдсон бөгөөд эдгээрийн нэг нь Чүнжа захирлын ДНХ-тэй бол яг таардаг. Гэвч харамсалтай нь олдсон цусны толб бол хүнийг хүн алсан гэдгийг шууд нотлоход бага хэмжээтэй байсан. Тэгэхээр үүнийг хөдөлшгүй баттай нотлох баримт гэж шүүхтээр тулгахад бол хуулийн хувьд дутагдaltaй байсан. Үүнээс гадна үүрийн 2 цаг 30 минутын үед тэрээр гинтхэн хүйтэн усаар биеэ угааж машина маш цэвэрхэн болтол нь угааж цэвэрлсэн байсан. 5 дугаар сарын сүүл үе хідээч тухайн үеийн шөнийн хамгийн бага температур нь нэмэх 12 градус орчим байсан. Тэгэхээр бас нэлээд хүйтэн байхад гадаа зогсоод биеэ угааж машина угаах ямар шаардлага байсан бэ гэд цааш нь хөөгөөд үзсэн чинь хэрэв машинд цогцос байсан бол тэрээр шууд машина угааж зүрхлэхгүй байсан. Тэгвэл захирлын машиныг унж хоолных нь газар руу явсан өөрийн 1 цаг 23 минутаас таксигаар буцаж ирсэн 2 цаг 30 минутын хооронд цогцсыг зөөж нуух ямар ч цаг хугацааны боломж байгаагүй. Тэгэхээр аллаг гарсан гэх шөнийн 10 цаг 55 минутаас өөрийн 1 цаг 23 минутын хооронд цогцсыг нуух устгах ажиллагаа хийгдсэн байж харж байна гэж юрнал цагдаа нар үздэг. Цагдаа нар тусгай өнөрч нохоо дагуулan ачааны машины зогсоол орчмын бүх газрыг нэг бүрчлэн самансан ямар ч уулмөр олж чаддаггүй. Маш хүчтэй сэжигтэн нь байгаад исэн боловч цогц нь олдохгүй, баримт нь дутагдaltaй байсан болохоор түүнд аллагын хэрэг тулгаж чадахгүй гацаанд орцгоодог. Мөрдөн байцаагт хан мөргөх яг тэр мөчөд цагдаа нарын толгойд нэг бодол орж ирсэн. Тэр нь
Кангийн өөрийнх нь хувийн суудлын машин болох Ласетаг шалгая гэсэн бодол орж ирдэг. Ингээд цагдаа нар Ласете машины явсан чиглэлийн камеруудыг шүүгээд үзтэл шөнийн тэг цаг 16 минутаас үрийн 1 цаг 7 минут хүртэлх 51 минутын хугацаанд өнөөх суудлын машин хаашаа ч хөдөлж авсан нь тогтоогддог. Цагдаа нар тэрхүү машины явсан байж болох маршрутыг дагаж хайлт хийсэн ч харамсалтай нь бас юу ч олж чадаагүй. Ингээд арга мухардсан цагдаа нар хамгийн сүүлчийн боломжоо ашиглахаар шийдэн сэжигтнийг цагдаагийн газар шууд дуудан тулгаж түүнээс байцаалт авах тактикийг ашиглахаар болдог. Цагдаагийн газарт ирсэн кам мэдээж хэрэг би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэж зүтгэжсэн камерын дүрс чинь ийм чанаргүй бүрлдсэн байхад намайг гэж яаж мэдж байгаа юм бэ? Та нар намайг дарамтлж гин гэж ер нь бол цагдаа нарын эсрэг тохиорч исэн. Тэрээр хэрэг гарахаас өмнөх өдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш 2 цаг хоолны газарт орсноос хойш Чунжаа захирлыг дахиж юусаа хараагүй гэж цагдаа нарт бол мэдүүлж исэн. 18-ны шүн залгасан утасны дуудлагынхаа тухай хэлэхдээ зүгээр л ойр зуурын минь мэдэх гэж залгасан гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө хэрэг гарах үед хаана байснаа тайлбарлахдаа би хүүхдүүдээ харахаар хөдөө гэрлүүгээ яваад шөнийн 11 цагт ачааны машины зогсоол дээр буцаж ирээд үрийн 2 цаг 22 минут хүртэл зогсоолын хажуудах жижигхэн ногооны талбайд ус цацаж усалсан. Тэгээд үрийн 2 цаг 22 минут найзтайгаа түр уцаар ярьчаад машина контейнерийн офис руу шилжүүлж тавиад машина угааж биеэ угаачгаад өглөөн нь өөр хот руу ажилдаа явсан гэж маш нарийн тодорхой байцаалтыг өгдөг. Тэгэхээр түүний мэдүүлэг бол тэр шөнө Чунжаа захирлыг юусаа хараагүй, түүний машиныг ч хараагүй гэсэн байр суурьтай байсан. За ингээд хамгийн том асуудал бол цагдаа нарын олж мэд баримтууд нь шууд бус нөхцөл байдлын баримтууд байсан болохоор Канг худлаа ярьж байгаа гэдгийг мэдчихсэн боловч баталж чадахгүй яг хүн алсан гэдгийг шүүхтээр нотлох боломжгүй болдог. Мөн түүний гар хүзүүн дээр олон тооны маажсан шарах сориуд байсан боловч байцаагч нар үнийг нь асуухад би хөдөө явж байхдаа өвс хадаж байгаад гараа ангичихсан юм а гэж гүрийсээр л байсан. Үүнийх нь эсрэг бол цагдаа нар ямар ч нотлох баримт гаргах боломжгүй хിവэрлээсэн. За ингээд энэ хэрэг бол маш тодорхой, бүх зүйл нь тодорхой байсан боловч яг баттай нотлох баримт болоод Чунжаа захирлын цогцос олдоогүй учраас хүн амны хэрэг гэж тооцоход маш хэцүү байсан учраас шүүхээс болохоро түүнд хүн амны хэрэг биш зөвхөн Чунжаа захирлын машиныг зөвшөөрлөхгүй унсан өөрөөр хэлбэл машиныг хууль бусаар ашигласан мөн хулгайн хэрэгээр шүүхэд шилжүүлээ түүнд нэгэн жилийн хорих хялыг оноосон байна. Тэгээ одоогийн байдлаар болохоор Кам бол мэдээж ганцхан жил шорондоо хоригдоод тэгээ маань нийгэмдэр гараад ирчихсэн чөлөөтөө амьдарч байгаа гэсэн үг байгаа. Тэгээ түүнийг бол шоронгоос гарсныхаа дараа хаана юу хийж амьдарч явж байгаа нь нууцлагдмал хിവэр байгаа юм бэлээ. Тэгээд Чунжаа захирлын алга болсон хэрэг хэвлэл мэдээлэлээр цацагдсны дараа гэмт хэрэг судлаачид шинжээчид үүн дээр бол олон төрлийн дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэдний ихэнх нь энэ хэргийг Кан ганцаараа үйлдээгүй байх магадлалтай гэж юу нас сэжгэлж исэн. Үүнийг дагаад дахин 2 хүний зүг нийгмийн хардлага чиглэсэн бөгөөд тэд бол Кангийн хамтран амьдрагч эмэгтэй болон түүний төрсөн ах байсан. Кан хэрэг гардаг 19-ний үүрээр өөрийн хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ утсаар 22 удаа ярьсан байсан. Энэ нь тэдний өдөр тутмын ярианы давтамжтай харьцуулахад бол маш олон удаагийн дуудлага байсан. Мөн Кангийн хувьд бичиг үсэг мэдгүй, уншиж бишиж чаддаггүй хүн байсан. Өөрөөр хэлбэл тэрээр банкны ямар ч гүйлгээ үйлчилгээ ганцаараа хийх чадваргүй хүн байсан. Тийм болохоор түүний ахыг бас түүнд тусалсан байх магадлалтай гэж бол хүмүүс үздэг. Чунжаа захирал алга болсноос хойш бол одоо ингээд 10 хэдэн жил өнгөрцөн түүний гэр бүл үр хүүхдүүд нь эцэс төгсгөлгүй шаналлалт өвдөлтөн дунд ээжигээ хайж санаж өдий хүртэл амьдарсаар байгаа. Тэгээ одоо хүртэл түүний цогцос олдоогүй учраас энэ хэрэг нь аллах гэж албан ёсоор бол зарлагдаагүй сургаггүй алга болсон хэрэг гэсэн нэршилтэйгээр хавтас хэрэг нь хаалттай байгаа. Ийм маш харамсалтай хэрэг байла. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээ энэ хэрэг бол үнэхээр харамсалтай ийм хэрэг байгаа. Яг хэрэгтэн хэрэг үйлдсэн хүн нь тодорхой юм шиг харагдаж байгаа боловч ямар ч баримт нотлохоогүй гэснээс болоод ганцхан жилийн ялыг үрээд нийгэмдэр гараад ирчихсэн. Бас яг тэр Чунжаа захирлын цогцос хаана байгаа нь мэдэгдэхгүй үнэхээр харамсалтай ийм хэрэг байла. Одоо энэ хэрэгтний хувьд бол яг өөрөө хэрэгээ хүлээгээд гимшээд цагдаагийн газарт хэрэгээ хүлээж гэр бүлийнхнээс нь уучлалт гуйхаас өөр ямар ч тийм баримт нотлохоо олоход бол маш хэцүү байгаа гэж
цагдаа нар гэмт хэрэг судлаачд үздэм билээ. Тэгэхээр энэ хэрэгтэн оройтсон ч гэсэндээ өөрөө яг хэрэгээ ухамсарлаад цагдаагийн газар ирж хэрэгээ хүлээгээсэй л гэж хүмүүс найдаж хүлээсээр байгаа. Ийм маш харамсалтай, унигтай ийм хэрэг байлаа. За тэгээд энэ хэрэг дээр та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж share хийгээ битгий мартаарай. За тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.